Хэрхэн болон давтамаар л удаах unboxing-аараа та бүхэн энэхүү bone conducting чихвчийг нээх гэж байна. За энэхүү чихвчийг захиалах бас шалтгаан гэх юм бол AirPods-ыг чихэн дотор ороод сонсогдохгүй. Миний бодлоор айгу эмзэг чихтэй болохоор чихвчнүүдийг ингээ хийхээр айгу хатгаж өгдөд байдаг. Аль эсвэл том чихвчийг ингээ хийчихээр чих маань айгу хурдан ядарчдаг. Тэгэхээр удаан хугацаанд ч юм уу ажиллаа хийж байхдаа хэрвээ надад чихвч хэрэгтэй бол энэхүү bone conducting чихвчийг ашиглах гэж байгаа. Энэ чихвч маань таны яг чихний хажуу талтайгаа ясан дээр vibrate өгөөд та сонсдог гэсэн үг. Speaker шиг таны сонсож байгаа зүйл бусад хүмүүс сонсогдохгүй. Тэгээд энэ чихвчний даваа тал нь гэх юм бол усны хамгаалттай. За усны хамгаалттай гингүүд шууд ус руу аваад сэлж болохгүй шүү гэдгийг хэлмээр байна. Тэгээд энэхүү чихвчийг ичлээ тамирчид их ашигладаг. Хөдөлгөөнөнд ерөөсөө унахгүй яа тэгэхээр таны чихэн дээр яг ингээд тогтчихж байгаа болохоор мөн хөлсний хамгаалттай. Тэгэхээр та дасгал хийж байгаад хөлс осон ч гэсэндээ энэ зүйл маань таныг шок хийж таны чихийг өвдөхгүй. Бас дээрээс нь хөлс ус оллоо гэдээ эвдэрэхгүй гэсэн үг. За тэгээд хэдүүлээ энэхүү савыг онгоолгоё. Тэгэхээр нэгээд энэхүү салгаж авна. Мөн энэхээ арт талд нь илүү дэлгэрэнгүй бас энэ чихвчний даваа талуудыг бол мэдээллийг оруулсан байна. Энэхүү чихвчний Amazon-оор захиалсан. Тэгээ өөрсдийнх нь яг үндсэн сайтаас ч гэсэн захиалж болно. Линкүүдийг энэ description болоо comment дээр үлдээж өгтөл та бүхэн дарахад л хангалттай. Өний үед гэх юм бол нэг $129 байсан. Тэгээд Black Friday-гаар илүү хямдраад бараг 100-аас бага доллараар авсан баг. За тэгээд энэхүү хайрцагаа хажуу талаар ингэж нэгээд дотроо маш энгийн минимум байдлаар чихвч маань энэхүү харагдаж байна. За чихвчийг аваад харангууд энд маань их олон зүйл байхгүй юм байна. За доороо ямар ч хэсэн цэнэглэх хэсэг бол энэ дээр гарч байна. За нэмэх хасах бас энэ нэмэхтэр унтраах хасах гэсэн хэсэг байна. Тэгээд энэхүү зүйл маань маш энгийн байдлаар ингээд тань чихний хажуу талд ингээд гараад яг ясан дээр тань тулах хэрэгтэй байгаа. Тэгээд тухайн сонгосон хөгжим за audio QED-тэй сонсморгоо зүйлтэй таахан телефоноор сонсох боломжтой. Тэгээд үнэртэд аяга сонирхол энэ нөгөө пластик үнэртэй биш илүү нөгөө Монгол арцчиг үнэртэй ч юм шиг. Тэр нэг аяга надад таалагцсан. Тэгээд бас материалын хувьд гэх юм бол амархан биенээс унахгүй юм булгуулахгүй гэсэн зөөлөн материалтай. Энийг би өөрөө бас туршиж үзэж байгаа та бүхэн unboxing хийж байгаа. Энийг нэг сул тал нь гэх юм бол ингээд зүүж яхад арт хэрвээ та ингээд хөөрэй ч юм уу те том алчуур ч юм уу юм зүүцэн байж хата ашиглах юм бол ингээд төвхтэй нь ингээд айгүй эвгүй оргоод ингээд хүзүүгээ баг ингэж яваад идэм билээ. Тэгэхээр зөвхөн яг биеийн тамирын тал дээр гүгтэл зөвхөн ашиглах гэвэл их орол морол зузаан юм арталтай байлгаа дэмий юм байлээ шүү зөвлөмөрөө. Мөн чихвчний хажуу талд болохоор энэ жижигхэн төвчлөр байгаа. Энэхүү төвчлөрийг нэг дарснараа юмыг одоо явж байгаа дууг зогсоох, явуулах. За 2 дарах юм бол дуугаа урагшлуулах. За 3 дарах юм бол өмнөх дуу руу орох гэсэн сонголтууд бол байгаа. Мөн энэний доод талдах энэ нэмэх хасахтай хэсэг байна те. Нэмэхтэр та бүхэн удаан 2 секунд дарах юм бол энэ маань асаж унтрана. Bluetooth-тэй холбохыг хүсэх юм бол энийгээ 3 удаа дарна. За анх би энийг аваад зүүсэн чинь speaker шиг ажиллаад байсан. Ингээд нөгөө хажуу талын хүмүүс маань ямар дуу сонсож байгааг сонсоод тэгээ би энийг эвдэрчих гэж бодоод айгаа уцаарлаад байсан чинь яг manual-ыг харсан чинь энэ дээрээ удаан ингээд 3 удаа дараад pair буюу ингээд Bluetooth руугаа орлоо бас эдрийг харьцуулжангууд энэ маань яг ажиллах ёстойгоор ажиллах юм байлээ. Тэрийг та бүхэн сануулъя. За тэгээд энэ савныхаа арт талд нь та бүхэн ингээд татангууд хойноо жижигхэн сав байгаа. За энэхүү сав дотор юу байгаа вэ гэхээр онгоолгоод харангууд энэ нэрээ Sport Headband гэдэг хэрвээ энэ зүйл маань таны гүйж хахад унах гад эвгүй байгаад байвал энэхүү headband-ыг зүүчж болох юм байлээ. Миний хувьд болохоор ямар нэгэн толгоон дээр ингээд чанга юм уухаар өвдөд идэг болохоор энийг бол ерөөсөө ашиглахгүй. Тэгээд цэнэглэгч дагалдаж ирэн цэнэглэгч маань USB-C биш. Тэгэхээр энэ ирж байгаа цэнэглэгчээ та маш болгоомжтой харьцаарай. За тэгээд энийгээ яг энэнийхээ доод талд нь энэ соронцтой болохоор шууд ингээд
наалтчихна. Тэгээд цэнгэлж хоорондоо энэ маань улаанаар гаргаад цэнгэлж дуусангууд цэнхэр болно. Тэгэхээр удаан та бүхэн бас битгий цэнгэлээрээ эний цэнэг нь 8 цаг гэж байсан боловч би өөрөө туршаад бараг 12 цаг болж исэн. Тэгэхээр аль болох хит их удаан цэнгэлэхгүй бас удаан хэрглэж цэнгийн сулахгүй байх таар анхаараарай. Тэгээд ахаа дотроос нь энэ цав авч явахад тэхэ усны хамгаалалттай энэ жижигхэн байгаа. Энэ бол аюух таалагдсан. Яагаад тэгэхээр живчээ байн хүн ашиглаад байхгүй шүү дээ, тий. Тэгээд энэ хүү зүйл дээр хийгээд ингээл аваа явчихна хөнгөн. Энэ дотроос нэлээ олон юм багтчихаар бас зайтай байгаа таах юм чинь харж байна. Мөн энэхүү живж байгаа та бүхэн холбохтой өмнө хэлжсэн мэй те. Энийхээ 3 удаа дараад 2 секунд дараад асаагаад тэгээ 3 секунд дараад Bluetooth дээр Shock Z гэдэг энэхүү яг брендийн нэр нь гарч ирнэ. Тэнгүүд та бүхэн утсан дээр Bluetooth дээр холбож болно. Нэг зүйлийг анхаарахлаа энэ маань нөгөө бусаж хөвч шиг Bluetooth-ийг амар олон хэсэг рүү хувааж оруулж болтгоо сул талтай мэлээ. Миний өмнөх хөвчөд гэх юм бол одоо үедээ утсан дээр Bluetooth-тэй би унтраангуудаа компьютерыг асаа шууд оруулцдаг ч юм уу тий. Тэгээд энэ маань болохоор тэгэхгүй зөвхөн таны утсан дээр л зөвхөн байлгах. Эсвэл таны сонгосон яг нэг device дээр л Bluetooth маань төвлөрөх өөрөө систем тийм байгаа болохоор таны хүсэж байгаа шиг тийм flexible те шууд ингээ өөрчлөгдөж байх боломжгүй сул тал санагцсан. За тэгээ би та бүхэнд асаалгаж харуулъя. Энээр 2 секунд дараад хажуу тал дээр цэнхрээр асж байгаа гэдгийг та бүхэнд бас энэчнээс сонсгоно. За тэнгүүд автоматар шууд миний утастай холбогдоод за би энэ хажуу талынх дээр нэг дарангууд нэр байгаа дуу энэ дээр явагдаж байна. Яг одоо та бүхэнд сонсогдохгүй байгаа. Яг тэгэхээр энэ маань миний өөрийн ясн дээр долгион үсэж чих дотроо үед дуугаа сонсож байна гэсэн. Нэг юм анзаархад чихний хамгаалт хийдэг хүмүүс байдаг бол таахан хамгаалтаа ингээ хийнгүүд бүр чанга сонсогдоод идэм билээ. Тэгээд миний хувьд чихэн дотроо юм хийх асар дургүй хүн айгу толгой өвтгöd байдаг. Тэгм талаар ерөөсө хийдэггүй. Гэхдээ зүгээр та илүү чангал сонсохыг хүсэх юм бол гэхдээ энэ дээр нэг зөвлөгөө өгөхөд хамгийн чангатай нь тавихыг бол хоригдсан. Ер нь хоригдсан ч гэжтэй ер нь бол тавиад хэрэггүй гэсэн зөвлөгөө бол энэ нөгөө заавар дээр өгсөн байлээ. Таны чихийн хингэргийг гэмтэх магадлал өндөр гэж үзэж байгаа болохоор тэгээд энэ мануал дээр та бүхэн бас ингээд алхам юу их энэ дээр гаргаад ирж байна. Өнөөдөр та бүхэнд удаах unboxing-ороо Bone Conduct-ийн чихчиг та бүхэндээ танилцууллаа. Үүнтэй холбоотой асуух асуултыг Zainad Nashtek аль social платформод та бүхэн холбогдож болохоос гадна манай YouTube сувгийн subscribe-аар энэ хөвчлийг хэрэгцээтэй хүмүүст нь харангуй тараагаарай. Өнөөдрийн бичлэгийг Erit хийсэн заяа Music Audio бэлжи хадмалт цэндэ тактик шалгасан жолоноор байлаа. Үргэлжлэл нь та бүхэн манай бичлэгийг үзмээр байвал Zainad Nashtek гэдэг YouTube руу ороод Virus гэдэг хэсэг дээр та бүхэн дараад өмнөх 100 гаруй бичлэгүүдийг үзээрэй. Ингээд тэр бака.